Эмгэн өмсний уралдаан. Зохиолыг бичсэн Ли Хэ Ин. Киндерленд хэвлэлийн газар. Талдуг бол ухаантай, хичээнгүй. Талтун бол идэх юмд дуртай. Талпунг сайлаг шиг хурдан хүчтэй. Тайшин бол юмд санаа зовнотгоо аимхай. Удаан шарлан боловсрсан намрын өдөр байна. Замын хажуугийн бутан дотор эмгэн хүмүүсний уралдаан болох гээд бэлтгэлээ хийж байна. За тамирчид бүгдээрээ өөрсдийн байраа эзлэн зогссон байна. Тамирчдын зоригтой шийдвэр байдал бид бүхэнд бидрэгдэж байна. За бүгдээрээ сайн сонсоод тогтоогоорой. Бэлтгэл хийж байсан тэр хинэмлээрээ зөвхөн өөрийн явах ёстой замаар битгий мортороо бүгдийн аюулгүй байдлын үүднээс өөр тийш анхаарлаа хандуулахгүй зөвхөн урагшаа харж чигээрээ бүлхэж явна шүү. Бэлэн гүгээд эмгэн хүмүүс тамирчид эрч хүчтэй барайнаас гарцгааж байна. Дардун тамирчин гайхалтай хурдтайгаар урд нь гарч ирж байна. Дайпун тамирчин хурдтайгаар урагшаа зохин гарч ирж байна. Дайшин тамирчин хурдаа нэмж байна. Оо, цаг агаарын байдал таагүй байх чинь таснес аянга захиж шалпал бороо асгарч байна. Манай тамирчид аадар борон дундуурч урагшаа хурдалсаар л байна. Гүд. Амьсгаа давхцаж хэцүү байгаа ч зогсох аргагүй юм. Дахиад жаахан л цаашаа 50 м л үлдсэн байна. Ядарч байна шүү. Бүх хүчээ шавхаад хурдалж явсаар эцсийн байраны шугам байна. Хамгийн түрүүнд орох магадaltaй тамирчин, далдуг тамирчин энэ дарааллыг өөрчлөн гэдэг хэцүү байх гэж бодож байна. Энэ хэвээрээ далдуг тамирчин төрөлөх болов? Ядарч байна шүү. Хизээ дуусах юм бол доо. Одоохондоо цаг байна шүү. Дахиад жаахан хүчээ шавхаарай. Далдугийг гүйцэх хэрэгтэй. Лашоо. Энэ юу болов вэ? Ташлим тамирчин. Ташлим тамирчин. Зүгээр үү? Том бэртэл биш байгаасай. Ташлимаа. Нэг, хоёр, гурав. Энэ үнэхээр гайхалтай зүйл болж байна. Түлхээрээ. Баярлалаа. Одоо дахиад хурдлан шүү. Тийм ээ. Эцсийн уртал уралдах ёстой. Тамирчтай нэг их үлдээгүй байна шүү. Одоо дахиад хурдлан шүү. Ингээд аажмаар уралдаан явсаар. Гүд. Сонирхолтой байлаа. Тийм биз? Дараа заавал төрүүлэх болно. Амттай байна шүү. Өнөөдрийн тэмцээн үнэхээр гайхалтай байгаагүй гэж юу? Цаашид удаан дурсагдах бахархан тэмцээн байлаа. Өнөөдөр бас эмгэн хүмүүс хурдлах болно.